За сайн байцгаана уу? Манай 11 ангийн Дагвд оржийн багийн хамт олон бид Игрийн хорооны үг туужийн талаар ярих гэж байна. Энэ бол Оросын эртний баатарлаг тулсуудын нэг бөгөөд дайны харуулсал, эх оронч үзэл, эм нэгдлийн үндсэнийг харуулсан чухал бүтээлүүдийн нэг юм аа. За харин одоо туужийн талаар ерөнхий мэдээлэл өгөхөөр тэгш жаргалыг дурчаа. За энэ Игрийн хорооны үг гэдэг туужийг болохоор Монголын ус уучаад товчоод зохиолтой айдсан гэж бодгоогод 12 дугаар зуун буюу их Монгол улсын хүч хэрэгжлээс өмнөх Оросын түүхийг агуулсан зохиол өгөөд зохиолч нь одоо тодорхойгүй байдаг. Тэгээ Киевийн Русын хаан хөвгүүд болох Игрийн хотын Потовцгийн хооронд хийсэн дайн түүний ядагдаж харуулсад эх орон сэтгэлийг харуулсан түүхэн батрыг төвд байгаа. За энэ хүү туужийн талаар ерөнхий мэдээлэл өгсөн тэгш жаргалтай баярлалаа. За одоо манай багийн дараагийн гишүүн болно. Манай багийн ахлагч болох Дагвд оржсоо бид нар агуулга ба утга санаа болон өнөөгийн нийгэмтэй харьцуулж тайлбар хийхийг хүсье. Энэ туужид эх орон нэв нэгдэл дайны хор уршгийг гүн харуулсан бөгөөд Игэр хаан хувийн нэр төрийн төлөө дайн өрнөсөн ч улс эх орондоо маш том гар зурчруулж хүмүүс нь их завсаа. Ингэснээр зохиолч нэг хүний алдаа бүх ард түмэн нөлөөлдөг гэдгийг анхааруулсан. Өнөө үед дайн тулаан биш харин мэдлэг хөгжил, технологийн өрсөлдөөн явагдаж байна. Гэхдээ эв нэгдлгүй бол ямар ч амжилт байхгүй гэдэг санаа өөрчлөгддөг. Манай улсад ч гэсэн иргэн бүр хамтран ажиллаж зөв сэтгэлтэй байж хөгжих юм аа. За агуулгын товч тайлбар хийсэн багийн ахлагчтай баярлалаа. За дараагийн гишүүндээ бид нэр энэхүү туужийн талаар уран дүрслэлийг тайлбарлахын тулд ишлэл авч тайлбар хийжээ гэж манай дараагийн гишүүн болох Долгоотоосоо асууцгаая. Эх орноосоо олцсон баатар мянган зэрэгтэй биш, харин ганцхан санаа зовнилтай л үлдэнэ. Энэ хэсэг нь Игор хаан дайнд ялагдаж зэрэгээ алдаж нэр төрөө бус харин эх орноо бодож эхэлсэн тэр үеийг хэлэг хэлдэг. Эхэндээ хүний зорилго байх хувийн тэр нэр төр зоригийн тухай байдаг бол алдаас гаргасан дараа эх орн ард түмэн ямар үн цэнтэй бол байлгадаг. Өнөөдрийн нийгэмд хүмүүс эх орноосоо хол гадаадд сурах, ажиллах үедээ нэг зүйлийг хамгийн ихээр боддог. Миний ус ямар байна вэ? Би юу хийж чадах вэ? Энэ бол эх оронч сэтгэл юм. За зохиолоос ишлэл авч тайлбарласан Золгоотой баярлалаа. За одоо харин баг зэрэг асуулт хариултын хэсэг хийцгээе. Энэ нь болохоор би хамгийн ихний асуултаа хариулахыг хүсэж батаг дуудажээ. За миний асууж байгаа асуулт нь болохоор Игэр хаан дайнд ялагдсны дараа ямар ойлголтыг авч хэлсэн бэ? Игэр хаан дайнд ялагдсны дараа өөрийн алдааг ойлгож эх орон нэгт нөхөд ард түмний эв нэгдлийн үн цэнийг ухаарсан. Эх орон гэж ганц хүний нэр төр биш, харин ард түмний нийтлэг орчхой юм гэдгийг ойлгосон. За асуултанд хариулсан бат эрдэнэ баярлалаа. За би дараагийн хоёр дахь асуултаа би Золгоотоос асуумаар байлаа. Миний асуулт бол эв нэгдлийн тухай зохиол ямар санаа өгдөг вэ? Ус орон хүчтэй байх нь үндс нь эв нэгдэл харин зардал хуваагдал болон хамгийн том аюул гэдгийг маш том харуулсан. За хоёрдугаар асуултанд хариулсан Золгооттой баярлалаа. Дараагийн гурав дахь асуултаа би Лүмбэн гараас асууя. Эв нэгдлийн тухай юм бүтээл ямар санаа өгч байна вэ? Өнөө үед улс орнууд зөвхөн дайн тулаан биш харин мэдээлэл, технологи, боловсролын өрсөлдөөнд оролцож байна. Тэгээ энэ нэг л ямар ч ялалт байхгүй гэдэг санаа хийв. Манай нийгэмч хүмүүс хэд хувиар бодох биш хамтдаа хөгжихийн тулд хичээх хэрэгтэй. За асуултанд хариулсан Лүмбэн гаравтаа баярлалаа. Ингээд бид өнөөдрийн Игрийн хорооны үг туужийн тухай подкастаа өндөрлөж байна. Энэ тууж бол зүгээр дайн биш, ялагдлын түүх биш, харин эх оронч сэтгэл, эв нэгдэл, ард түмний үн цэнийг харуулсан мөнхийн бүтээл юм аа. Сонсон танд баярлалаа.